өдрийн мэнд нийгэмд болж буй асуудал сэдвүүдийг хүний эрхийн линзээр харж ярилцах Amnesty podcast-ны шинэ дугаар эхэлсэн байна. За энэ удаагийн дугаараар бид нэр технологи ба хүний эрх гэх маш сонирхолтой сэдвийн талаар ярилцсан. Тэгээ энэ дугаарын зочноор Globe International төвийн хуульч, судлаач Галбаатар, мөн InfoSec Plus мэдээлэл аюулгүй байдлын компани үүсгэн байгуулагч захирал Ганбаяр нар хүрэлцэн ирсэн байна. Урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаараар хөтлөгч Тэргэл миний байжлна. За ерөнхийдөө бол өнөөдрийн сэдэв бас санийгнэр сонирхолтой тий. Ерөнхийдөө бол дэлхийд дахинда технологийн шин шийдлүүдийг ингээд яриад эхлэхээр юм хүн төрөлхтөнд юм хоёр төрлийн реакшнууд үлдээд байгаа байхгүй. Нэг талдаа бол айгүй тийм гоё тий. Өмнө хийж чаддгүй байсан юмнуудаа хийж ийн. Өмнө хизэж харж байгаагүй одоо хар нүхнийхээ зургийг бид нэр харах боломжтой боллоо тий. Нөгөө талаасаа энэ нөгөө хизэж таамаглахгүй байгаа шин шийдлүүд яваад байгаарахаар их тийм айдас тий. Одоо энэ хүн төрөлхтөнд тустай зүйл үгүй юу? Биднэрт яаж нөлөөлж болох юм, ямар сөрөг нөлөөлөлт үзүүлэх юм гэх мэтлийн айдас бас байгаад байгаа тий. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ яг энэ технологийн шин шийдлүүдээр технологийн хэрэглэгдэхүүнүүдээр магадгүй хүний эрхийн өнцгөөс харах юм бол ямар хүн өнцгүүд гарч ирэх юм бэ, ямар асуудлууд гарч ирэх юм бэ гэдэг талаар нэг хид хідэн жишээн дээр тулгуурлаад ярих юм. За өнөөдөр эхнийхээ сэдвэр болохоор бүгдээрээ яг маш амьдралд ойрхон технологийн бид бүгдийг өдөр болгон хардаг юм технологийн бүтээгдэхүүний талаар ярилцсан. Энэ бол камер, тэр дундаа царай таних камерын талаар. За Amnesty болохоор 2000 Нью-Йорк хотод судалгаа хийсэн. Тэрэн дээр болохоор Нью-Йорк хотод бол нөгөө гэмт хэргийг илрүүлэх зорилгоор царай таних камеруудыг маш их ажилуулдаг. Одоогийн байдлаар 22,000 Amnesty-ийн судалгаар 22,000 иргэнийг алуулыг царай таних камераар дамжуулж мөрсөн гэдэг ийм судалгаа хийсэн. Гэтэл энэ дунд одоо хар ирснүүдийг илүү их буруугаар сэжгэлдэг ч юм уу. Ихэнх тохиолдолд буруу хүнийг сэжгэлдэг, буруу хүмүүсийн мэдээллийг авдаг гэх мэтлэг хүний эрхийн зөрчлүүд ялгарлан гадуурхалтаас ангид байх зөрчлүүдийн талаар нэлээд олон зөрчлийг илрүүлээд бас зөвлөхөө гэсэн байна. Тэгэхээр би эхний асуултаа Ганбаярхаас ерөөхдөө энэ царай таних камер гэдэг яг технологи нардаг юу байгаад байгаа? Энгийн камераас юугаараа ялгаатай болоод хүний эрхийн хамгаалагчид, активистууд, байгууллагууд илүү их одоо хяналт шаардлагатай гэж үздэг байгаа гэж бодож байна. За яг нь царай таних гэхээс илүү зүгээр ер нь бол камер гэдэг технологи тий. Ер нь одоо царай гэдэг чинь бол хүний биометрик дээр баг. Тэр дээрэг хойдолтой яаж хадгалж ийн тэрэн дээр үндэслээд тэр цугласан одоо темплейт гэж бид нэрлэдэг тий. Биометрик темплейт гэдэг. Тэр темплейт одоо ер нь тэн дээр одоо үүсэж байгаа дарааг ашиглаад мэдээллийг ашиглаад буцаагаад хальт хийж яана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо жишээ нь би утасныхаа камерыг ашиглаач гэж болно гэсэн. Яг тусдаа яг тийм царай таних камер гэхээс илүүтэй ямар ч хамаагүй одоо ер нь бол царай таних системийг ашиглаад тэр нь ардталтаа ерөөсөө дахиад search хийж яана л гэсэн. Дахиад нэг database эсвэл дахиад нэг өөр их сурвалжуудаас хийж яана гэсэн. Тэнгүүд сая таны хэлсэн бас нэг жишээн дээр үстэй. Худлаа ингэж байгаад байна гэдэг. Энэ ч болохоор биометрик дээр энэтэй холбоотой одоо яг буцаагаад матч хийх энэ ч болох нөгөө наривчлал гэдэг юм явж байгаа. Тэнгүүд энэ худлаа хана гэдэг чинь ер нь технологийн хэллэгээр бидэрт бол юу гэж false positive гэж нэрлэдэг. False positive буюу ер нь бол ингээд одоо sensor одоо жишээ нь ингээд мэдрэгч системүүд гэдэг шүү дээ. За одоо жишээ энэ объектэд одоо яг зөвшөөрлгүй хүн ч юм уу эсвэл ингээд объект нэвтрэх одоо ямар нэгэн subject нэвтрэх юм бол тэрэн дээр алерт өгдөг. Тэнгүүд шуу ирж ингээд суусаар байгаа тэр алерт нь ингээд false positive энэ intruder байна гэсэн байдлаар өгсөр байгаа. Тэгээд яах вэ гэхээр сүүлдээ яг жинхэнэ intruder аваад ирэхээр тэрийг танихгүй байх ч юм уу те. Эдгээр болох false positive гэж. Тэгэнгүүт цугласан одоо барьж авсан дээраг буцаагаад search хийнгүүд тэрэн дээр яг наривчлал гэдэг юм одоо ер нь бол яг технологийн талаас ингээ хараад чинь false positive л байна. Тэрнээс үүдээд ингээ буруу үнэ барьдаг ч юм уу те. Тиймэрхүү кейсүүд яг ардталтаа бол тиймэрхүү юм явж байгаа хаа. Тэгээд Уусаа царайн дээр болохоор одоо чинь царай таних ч юм уу эсвэл одоо энэ хурууны хээчүүд юм уу ингээд биометрик дээр хэд хэдэн юмнууд байгаа л да. Одоо enrollment time буюу одоо ер нь бол анх бүртгүүлэхдээ энийг яг ямар хугацаанд бүртгэж авч байгаа. Эсвэл энэ нь яг адилхан хүн байх юм бол яг яаж ялах юм гэдэг ч юм уу. Тэгэнгүүт хүний одоо жишээ нь нүд одоо буюу хүүхэн араа эсвэл нөгөө солонгон бүрхөвч бол хамгийн найдвартай одоо ер нь бол тийм. Гэхдээ энэ буцаад яадаг вэ гэхээр одоо солонгон бүрхөвчийн одоо ерөнхийдөө таних системээс ашиглаад тухайн хүн одоо жишээ нь хингийн жирэмсэн байна уу гэдэг ч юм ингээд юм буцаа хүний эрхэнд халтсан
юмнууд болдог учраас одоо яг тэрийг бүр үнэхээр critical system ч юм уу эсвэл critical object руу хандахад юм ашигладаг гэдэг чинь. Тэгэхээр технологийн шийдэл нь ардталтаа бол ерөөсөө цоглууллаа буцаагаад тэрэн дээр өөр их сурвалжууд юм эсвэл өөр одоо ингээд database дээр байгаа мэдээлэлтэй харьцууллаа. Тэгээд тэрийг буцааж одоо ингээд танд өглөө ийм байна, энэ хүн байна гэдэг ч юм уу. Тийм л юм процесс явж байгаа. Тэгэхээр ерөөхдөө бол технологидоо биш тэр датаг яаж боловсруулж ийн вэ гэдэг дээр л асуудлууд хүнэрхийн асуудлууд магадгүй гараад байгаа гэж байгаа юм шүү дээ. Одоо саний жишээн дээр ярих юм бол мэдээж нөгөө хараа эрстэй хүмүүсийг илүү гэмт хэрэгтэн гэж үзэх магадлал их байна гэдэг. Тэр анх нөгөө технологиг хөгжүүлж байхдаа илүү цагаан эрстэй хүмүүс дээр магадгүй туршилт хийгээд илүү сайн таниад төхөөрөмд ажиллана гэсэн үг үү? Эсвэл бол өөр жишээ байгаад байна уу? Ерөөсөө юу л байгаа л да нөгөө нэг одоо чинь химл ууухан машин learning гэдэг чинь бас л адилхан дата гэдэг юм дээр цугласан датан дээр босруулалт хийж байгаа тийм. Тэгэнгүүт одоо ингэж л байгаа юм л да. Нэг муур ингээд юуны нэг юм шаргал муур тэнгүүдэн хашлагны ингээд хажуудалд гівж яхад ингээд хашлагны сүүдэр нь ингээд тусаад яг нэг юм барта төстөөд юм маягтаа. Тэгээд тэрийг болохоор химл ууухан танихтаа болохоор бар байна гэж tiger гэж таньж байгаа байхгүй. Тэгэхээр ямар датан дээр яаж суралцж байгаа вэ гэдгээс л аваа. Тэгэхээр бидэрт ямар хүмүүсийн царайг тэ таних дээр одоо яг ялгааг нь яаж гаргах вэ гэдэг ч юм уу. Анх одоо энэ нөгөө нэг утасны ингээд өөрийнхөө утас ингээд face одоо ингээд таньдаг систем гарч ирэхэд бид нар болохоор яг Италид байхад маа найз болохоор яасан бэ гэхээр өөрийнхөө зургийг ингээд компьютер дээрээс өөрийнхөө зургийг уншуулж хагаад тэгээд орж болж ирсэн байхгүй. Тэгэхээр иймэрхүү нөгөө нэг одоо таних систем нь технологийн ардталтаас яг ямар одоо наривчлалтай яаж тэр царайг таньж ийн нөгөө одоо даад нөгөө enrollment хийхэд ингэж нэг хараад тэгэл ингэ бөө юм болдоо шүү дээ тэр л гэсэн. Зөв. Галаа дарахаас асуухад одоо жишээлбэл хүмүүс бол камерт ахих дуртай байгаад байна тий. Байршуулах айгуу дуртай. Ямар нэгэн гэмт хэрэг ч юм уу эсвэл нийгмийн дотроос асуудал гарангуут иргэдийн хамгийн шаардлагатай тавьдаг юм нь бол камера ихсэх хэрэгтэй. Одоо бас нэг жишээ ярих юм бол одоо төсвийн орон нутгийн хөгжлийн сангийн ямар хөрөнгө оруулалт хийх вэ гингүүд дандаа саналын хүнд нь камера ихсгэх илүү олон камер сурлал гэдэг шалгыг иргэд өгөөд ингээд шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол ялангуяа царай таних камер гэх юм иймэрхүү технологийн цаана ямар хүнээрхийн асуудлууд гарч ирэх боломжтой ямар эрсдлүүд байгаа талаар та ярилцаж. Тэгэхээр яг камер байршуулснаар гэмт хэрэг буурсан уугүй юу гэж судалгаанууд байд юм билээ л дээ. Тэгэхэд бол яг одоо хүлээж байгаа хэмжээнд бол гэмт хэрэг буурдаггүй гэсэн судалгаа байдаг. Одоо энэ орчин камер суйрлуулснаар гэмт хэрэг одоо 80-90% буурна гэд одоо тэр камерыг хөдөлж авч байгаа санал болгошоо тал тийм зүйл хэллэхэд бод байдал дээр бол тухайн гэмт хэрэг яг тэр хэмжээнд бууж чадаагүй 10% буурсан асуудал байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалт төсөв талаас энэ яг үнэхээр оновчтой шийдлээ үгүй юу гэдэг талаас бас бодох хэрэгтэй. Илүү камер байршуулахаас илүү тэр орчныг илүү гэрэлтүүлэн сайжруулсан бол арай өөр үр дүн гардаг гэдэг энэ зүйлс байдаг. Хоёрдугаар тэр нэг царай таних камер гэхээр бол хүний биометрик мэдээлэл буюу одоо дахин давтагшгүй өгөгдөл гэдэг байна. Одоо миний царай, одоо ган баярын царай, тэрэглийн царай бүгд өөр одоо хэмжээд үзэхэд нөгөө шинэ царайны мэдээлэл чинь 300 хэмжээсээр ч илүү ингээд хэмжээд энэ галуутрын царай бол ийм гэд таних байдлаар ажилладаг гэдэг. Тэгэхээр энэ дахин давтагшгүй өгөгдөл гэдэг бол өөрөө хурны хэв байгаа, царай байна, дуу хоолой, за түрүүний нүдэн солонгон бүрхөвч гэдэг эдгэр зүйлсүүд байгаа юм. Энийг одоо энэ мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах асуудал нь өөрөө нэгдүгээр тэрүүний зөвшөөрлөөр явагдах хэрэгтэй. Яг тухайн хувь шинжийг нь тань холбоотой мэдээлэл учраас халдшгүй байх хэрэгтэй. Тэгэхээр царай таних камер ажиллуулна гэдэг нь мэдээж тэр хүн болгоноос одоо тэр камер төрж байгаа хүн болгоноос бол зөвшөөрөл аваад байгаа зүйл байхгүй. Хоёрдугаар энэ бол өөрөө нэг хувийн мэдээллийг нь цуглуулж байгаа асуудал. Дараа нь боловсруулах тэгээд ашиглах гэсэн өөр ойлголт байна тийм ээ. Ашиглах дээр бол одоо ялангуяа одоо гэмт хэрэгтээ тэмцэх зорилгоор одоо цагдаагийн байгууллага нэг нөхрийг царай таних камерыг хайгаад тэгээд тэр үнийг барьж аваад одоо мэдүүлэг авах гэдэг дараагийн процесс явна тийм ээ. Тэгэхээр тэр үед тэр хувьс ахуулах байгууллага өөрөө тэр камертаа 100% итгэдэг. Тэн дээр үнэлэлт шийдвэр гаргадаг нь өөрөө бас хүний эрхэм төрөл болж байгаа юм л да. Түрнээс тэр
одоо тэр камер өөрөө нэгдүгürt ямар өгөгдөл мэдээлэл тэр сургасан бэ гэдгээс хамаарат үр дүн хэр 100% бодиттой байж чадах уугүй гэдгээс хамаарч байгаа. Ер нь хамгийн дээд миний ойлгосноор бол 80% хүртэл одоо зөв таних боломж байх шүү. Тэгэхээр 20% алдаа гарна да. Одоо төрний хэлдэг нөгөө RS хүмүүсээс гадна Аз хүмүүс тэр датагаа одоо мэдээлэл сургаагүй учраас тэр хүмүүсийг илүү буруу таних эрсдэл ихтэй байдаг. Тэр буруу таньчихаар одоо намайг өөр хүнтэй ануураад камер нь бол намайг энэ бол дэлгүүрт орж хулгай хийсэн юм байна гэд танилаа гэхэд гэтэл бод хүн өөр байх юм бол намайг цагдаа байгуулалт тэр нөгөө камер буруу ажиллаж байна гэдгийг цагдаа байгуулалгүй яг мэрэгжлийн биш улсууд мэдэхгүй байх учраас ерөөсөө л намайг гिचтууд мэдүүлэг аваад магадгүй цагдаа ороод ингээд хүнэрх эрсдлүүд зөрчлүүд гарчиж байгаа. Тийм учраас ерөөсөө технологи төр 100% үндэслэж шийдвэр гаргаж болохгүй шүү гэдэг тэр ёс зүйн асуудал яригдж байгаа. Ялангуяа хүний оролцоотойгоор шийдвэр гаргах хэрэгтэй. 100% төр технологи төр үндэслэж шийдвэр гаргах юм бол саяны новлон хэрэгслүүд гарч байгаа учраас илүү ажлыг хөнгөвчлөх үр дүнг илүү хурцах талаас нь бол технологи ашиглаж болно. Эцсийн шийдвэр бол заавал хүнээр дамжих хэрэгтэй гэдэг тэр зүйл. Энэ нэг бол одоо саяны царай танд камер шиг хүнээр хөндлөлүүд ярихаар бас туушраад ерөөсөө технологи хэрэглэхэ болиж гэдэг юм тийм юм бас гардаг. Тэгэхээр энэ дээр гол шийдэл бол ёс зүйн асуудал яригдж байгаа. Хиймэл оюун ухааны ёс зүйн асуудал нь өгөгдөл мэдээлэл цуглуулах ёс зүйн асуудал дээр түрүүний ер нь нэг 10 орчим зарчим яригдж л да. Нэг зарчим нь бол хүний оролцоотой шийдвэр гаргадаг байгаараа 100% технологид найдварлахгүй шүү гэдэг тэр зүйлсүүд байна. Нэг бүлгийг бүхэл бүтэн одоо буруу таньж мэдээлэл байхгүй байх. Нэг үндэсний нэг одоо арьсны өнгөтэй бүлгийн мэдээлэл байхгүй гэсэн тэр хүмүүс илүү ялгарлан гадуурхалд хүртэх эрсдлийг асаавал байгаа шүү. Тэгэхээр нөгөө тэр гадуурхах бүлгийг зөв тань гэдэг чинь бас тэр хүмүүсийн зөвшөөрлгөөр царайг нь ахиад цуглуулах шаардлага үүсэж байна. Тэгэхээр би бол чинь өөрийнхөө царайг ингэ таниулмаар одоо ер нь бол яг гэмтэр гүйлцүүн дээр л хурныг нь авдаг шүү дээ. Тэр үед нөгөө зургийн тус авдаг тийм ээ тодорхой юм хэмжээсний цаана. Гэтэл тийм байдлаар л авдаг цуглуулдаг мэдээлэл чинь ийм бүх олон хүнийг хамруул дахиад аавна гэдэг бол бас өөрөө хүнийх талаас нөгөө хүмүүс өөрөө зөвшөөрөг учраас зөвшөөрлөгөө явуулж үйл ажиллагаа нэгдүгээр төвс хоёрдугаар хүнийх нь зөвшөөрөл болох эрсдэл болчих. Камертай холбоотой бас нэг асуудал яригдаад байгаа нь одоо ялангуяа нөгөө олон нийт илэх байдаг тий. Эсвэл олон нийт тайм нөгөө жагсаал цуглаан их зохион байгуулдаг газруудад камер байршуулах нь өөрөө нөгөө тайван замаар хуран цуглах ирэхэд эрсдэл учруулад байна гэдэг тал дээр бас тий. Энэ нэг зүсний байгууллагын хүнийхээ орноос 20 онд зөвлөмж гаргасан байдаг. Өөрөөр 50 жагсаал цуглаан хэрэгтэй холбоотой иргэн болон улс төрийн тухай олон улсын багтаад олон улсын гэрээ өгдөг. Хүнийхээ гол олон улсын гэрээ. Энэ дээр 21 дэх зөвлөл дээр санагдчихна. Яг энэ эрхийн талаар заагаад өгсөн. Энэ эрхийн талаарх зохицуултыг ингээд тайлбарлсан тайлбар байна л да. Энэ дээр нэг бас онцлог заалт нь жагсаал цуглаанд оролцож байгаа хүмүүсийг царай таних камераар одоо илрүүлж болохгүй шүү гэд заагаад өгсөн. Гэтэл манай одоо өвөр Монгол тохиолбол нөгөө Монгол бичгийг одоо хичээлийн хөтөлбөрөөс хасантай холбоотой ингээд жагсаал хийсэн чинь тэр жагсаалд оролцсон хүмүүсийг царай таних камераар илрүүлээд тэгээ 90 сурвалжлаад ингээд явчихж байгаа. Ийм байдлаар царай таних камерыг жагсаал цуглаан ихэрхээ эдлэгтэн зөрчих байдлаар ашиглаж байна гэдэг. Манайд сая энэ дээр өөр зүйл санаанд орсон. Жагсаал цуглаан их журмын тухай хуулийн шинжилгээний хариулт үндэслэг хууль зүйн яам босруулаад вебсайт дээр санал авч байгаа юм билээ. Саяхнаас 4 сарын сүүлээр. Тэн дээр нэг заалттай байсан. Жагсаал цуглаанд оролцогч одоо нүрээ юм халахсан юм өмсч болохгүй хоригдсан үүрэг дээр нь. Тэгэхээр бодлоо маск зүүж болохгүй нөгөө YouTube өмсч болохгүй гэдэг. Тэр чинь нөгөө камерыг ажиллах тэр бололцоог нь хаагаад тэр үүрэг агууг нь хамгаалах боломжтой байхгүй. Гэтэл тэрийг нь хоригдсан заалт орцсон байдаг. Тэгэхээр энэ дээр бас энэ заалт байж болохгүй юм аа гэдэг талаас нь явцсан донд өөрчлөлт талаар бас бид нар нөлөөлөх хэрэгтэй байна. Ялангуяа нөгөө технологи нь одоо бас хүнийхээ эрсдлүүдийг авчраас гадна зүгээр камер байгаа гэдэг нь тухайн хүн магадгүй нөгөө хуран цуглах эрхээ эдлэхэд саад учруулж магадгүй шүү дээ. Одоо магадгүй төрийн албанд ажиллая гэж бодож исэн төлөвлөж исэн хүн үзэл алаа илэрхийлээд ихсмаар байдаг. Гэтэл энэ магадгүй нөгөө төрийн албанд ажиллах шийдвэрт нөлөөлчихгүй гэдэг тийм айцтай байгаад ах юм бол эн чинь бас таад нөгөө дан утгаараа хүнийхээ өршлүүдийг авчраад байгаа тийм. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас одоо дан ганц камер биш яг сүүлийн жилүүд ялангуяа Монголоос нөгөө дижитал үндэстэн болно, цахим улс болно гэдэг, хот олон гэдэг
одоо зорилгынхаа дагуу маш олон тийм дахин технологиуд нэвтрүүлж нь л та. Ялангуяа ковидын өмнө нэг царай танах камерыг агт тусаас айгүй олдоор нь авчирч тавина гэдэг тийм шуум гараад өнгөрсөн. Сая болохоор одоо тийм толгой тоолдог ч юм уу. Эсвэл бол машинууд дээр чип байршуулад нөгөө бас нөгөө зорчиж байгаа хөдөлгөөнийг одоо хандах магадлалтай. Иймэрхүү технологиуд нэвтрүүлээд байна. Тэгэхээр энэ технологиудыг ашиглаж байна гэдэг чинь цаана нь мэдээллүүд маш олон иргэдийн мэдээлэл цуглаад байгаа тийм. Ялангуяа Монгол улсын хувьд ч нөгөө хоёр айгуу технологийн нийтээр тандах одоо технологи ашигладгаараа алдартай юм хоёр гүрний донд одоо байдаг бас. Тэгэхээр бид бүгдийг иймэрхүү технологи ашиглан мэдээллийн хувьд мэдээлэл алдах байдлын хувьд ямар эрсдлүүдийг авчирч болох юм. Энд дэр хангалттай бид нэр хамгаалж чадж гэнэ үү гэж та бодож байна уу? Сая нөө галаах юм хийсэн тий мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах тий. За тэгээ хадгалах гэдэг. Тэгээ хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулинд заасан байдаг шүү дээ. Хуулийн одоо ер нь бол дагуу нэг бол тухайн эзний зөвшөөрлийн дагуу. Тэгэхээр тухайн мэдээллийг цуглуулж байгаа этгээд яг хуулийн дагуу тэр мэдээллийг цуглуулж байгаа бол окей тий. Дээрэс нь нөгөө хүн зөвшөөрөөд тэгээд цуглуулж байгаа л окей. Гэхдээ ямар ч тохиолдолд цуглуулсан байсан ер нь бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх хэвээр бүрэн бүтэн байдлыг хангасан байх хэвээр шаардлагууд ингээд тавьсан ба. Тэгэхээр энэ хууль маань өөрөө 22 оны 5 сарын 1-нд батлагдсан. 21 оны 12 сараас хэлсэн баг те хилцүүлэгдээд 22 оноос үйлчилж гисэн. Тий 5 сарын 1-нд яг үйлчлээд ингээд батлагдаад тэрний дагуу журмууд нь ингээд батлагдаж явж байгаа. Тэгэнгүүт за энэ бол процессын үйл явдал те. Одоо ингээ ер нь процесс одоо хууль эрх зүйн орчинд ингээ заагаад өгч байна. Гэтэ энийг яг дагаж мөрж гин үү гэдэг нэг юм байна шүү дээ. Тэгмэд policies implementation policy гэдэг нэг үг байгаа даа шүү дээ. Тэнгүүд гол санаа нь хэрэгжиж байгаа энэ дүрм журмыг одоо ингээ байгаа дүрм журмыг хэрэгжүүлж гин үү тэрийг яг буцаагаад хянах процесс байна уу. Үүнтэй холбоотойгоор яг хяналтын процессыг бас сүүлд бас шинжлэж байгаа шиг зөрчлийн тухай хууль эдгээр нэмэгдээ те. За тэгээд торгуул эсвэл иймэрхүү байдлаар шийдэж байгаа шиг байна. Дээрээс нь яг үнэндээ бол яг миний хувийн бодлоор бол яг одоо хувийн мэдээллийг хамгаалах дээр бол байгууллагууд хангалттай сайн ажиллаж чадахгүй юм болов төр болон хувь аль талдаа ер нь хангалттай сайн ажиллаж чадахгүй юм болов гэдэг зүйл байгаад энэ яагаад тэгэхээр энэ аюулгүй байдал гэдэг зүйл яг Монгол улсын хэмжээнд бол дөнгөж шинээр яригдчихэж байгаа те. Одоо л бид нар яг энийг анхаарч ухаарч хэлж байгаа. Энэ чинь бас асуудал юм байна шүү гэдэг зүйл дээр хоёрт нь угаасаа энийг хангах хүний нөөц гэдэг зүйл бас байхгүй болмоос үгүй зохицуулалттай болчлоо. За технологийн шийдлүүдийг ер нь нэвтрүүлж эхэлж байна те. Гэхдээ буцаад хүний нөөц гэдэг хүн гэдэг зүйл нь дутагтаад мэдээллийг хангалттай түгэж чадахгүй байна гэдэг ч юм. Тэрнээс гадна сая яг тэг мэдээллийг тэгвэл алдаад байгаа юм уу гэдэг асуудал шүү те. Байгууллагууд мэдээллийг ер нь бол за үйлчлэгийг ингээд өөртөө ер нь үйлчлэгийг гаргаж болно. Нэг бол үйлчлэгийг гаднаас те хөндлөнгийн байгууллагаар 3 дахь читгэр дээр одоо ер нь бол хийлгэж болно гэдэг ч юм уу те софтвер, хардвер нэг бол процессын ингээд үйлчлэгийг авч болно. Гэхдээ тэрэн дээр аюулгүй байдлын хангалттай шаардлагыг аль технологийн болон процессын тал дээр тавьж өгөхгүй байна те. Одоо жишээ нь худалдаа авалт хийж илээ гэж бодох юм бол энэ нь үнэхээр одоо аюулгүй байдлын шаардлага авсан одоо юу те продакт уу тий нэг бол төхөөрөмж үү гэдэг ч юм аппликейшн үү гэдэг. Мэдээж олон улсын одоо том одоо продактууд тий том брендинг продактууд бол угаасаа олон улстай тэр стандартаа хангацсан сертификат авсан тийм байгууллага. Яг өөр одоо жишээндээ хэн нэгэн компани эсвэл хэн нэгэн танихгүй одоо нэр одоо яг гарааг олон улсын тийм биш байгууллага хэрвээ тэр продактыг эсвэл одоо түрүүний дээр RFID-тэй холбоотой нийлүүлж байгаа бол бид нар тэрэн дээр яг ямар шаардлага тавьж ажиллаж байгаа вэ гэдг нь өөрөө чухал болчихсон. Тэгээд дараагийнх нь асуудал нь технологийн хувьд бид нар буцаагаад шалгалт хийж чадж байна үү те. Үнэхээр одоо нэг хүн болгоныг санаа зовоод байгаа нэг зүйл нь болохоор энэ тагнаж чагнаад байгаа бол яах вэ гэдэг ч юм уу те. Энэ одоо жишээ нь төхөөрөмж миний мэдээллийг аваад одоо урагшаалсан хойшиж дамжуулаад байвал яах вэ гэдэг нэг тийм айдас байгаа шүү дээ. Окей тэгвэл тэрэн дээр одоо яг экспертүүд нь суугаад те тэн дээр яг traffic analysis хийгээд ч тийм үү те. Яг ямар процессыг ямар процессын тэр дотроо дуудаад яаж ажиллаад байгаа юм гэдгийг түн шинжилгээтэй forensic digital forensic analysis хийж байгаа team мэргэжлийн болон одоо яг хүн эсвэл баг эсвэл яг team нэг жирэн байна уу гэдэг асуудлаас эхэлж байна. Тэгэхээр миний сонсноор бол тоон шинжилгээний лаборатори гэдэг зүйл бол Монголд байгуулагдсан үйл ажиллагааны явж байгаа юм шиг үлээ. Нөгөө үндэсний аюулгүй хөсөл баримтлал гэдэг банч байгаа шүү дээ.
одоо 2010 онд шилжсэн. Энэ дээр нэг заалт байдаг. Тэр нь одоо яг үндэсний ашиг сонирхолтой холбоотой ерөөхдөө утгачлах юм бол одоо гаднаас оруулж ирж байгаа ч юм уу. Эсвэл иргэдийн их хэмжээний өгөгдөл мэдээлэл цуглуулах тийм технологи ашиглах гэж байгаа бол заавал нөгөө үндэсний экспертүүд нь ингээд дүн шинжилгээ хийгээд энэ өөрөө болох юм байна гэдэг дүгнэлт гаргах нэг тийм заалт байна. Тэгэхээр тэр заалтыг хэрэгжүүлэх бас нэг хүрээнд бол саний төр нээлдэг лаборатори бол байх юм байна. Тэгэхээр энэ заалтыг бас тэр болгон бүх зүйл яг хэрэглэх ёстой үед хэрэгжилж чадчихна уу гэдэг тэр яг хувийн зөв эсвэл эргэлзээ байгаа. Одоо шинэ 20 оноос царай цанц камерыг оруулж ирнэ гэдэг нийслэл тэнцвэр дарга авсан тухайд ковид үе ирж тий. Амар сайхан дарагдах бол тэгж мэддэгдээл явахад тэн дээр нөгөө энэ технологи чинь болох юм уу, хаанаас авах юм, ямар үзүүлэлттэй байх юм гэдэг тэр тал дээр нь дүгнэлт хийх байгууллага нь ажилласан уу юу, ажилласан байлаа гэхэд их чимээгүй өнгөрсөн маягтай явсан. Тэгэхээр уг нь бол яг энэ эрсдлүүдээс сэргээсэн заалтууд бол байна. Сайн үндэсний айлгуул үүсэх баримтлал байна. Хүний хувь мэдэл хамгаалагдах хууль дээр бас хүний эрх сонирхлыг зөрчихөөрвөл захим байдлаар ингээ мэдээлэл босруулах юм бол заавал эрсдлийн үнэлгээ хийх ёстой, дүншлэгээ хийх ёстой гэдэг тийм заалт байгаа. Тэгэхээр тэн дээр нахад хүний хүнсний комисс тохиолбол хяналт тавихаар зохицуултаа байхгүй. Гэтэл комисс би тохиолбол тэнд ажиллаж байсан яг тийм технологи нарийн тэр дүншлэгийг хийх чадах одоогор байхгүй. Нэг байгууллагыг банах ингээд эрсдлийн үнэлгээ хийсэн чинь ямар ч асуудалгүй байна гэхэд тэр нь үн зөв байдал дээр нь бас шалгах боломж бол хязгаарлагдаад байгаа. Зөв. За гурлаа бол сая нөгөө нэг төрийн одоо хөдөлთა авалт дээр болон төрийн ашиглаж байгаа технологиудын асуудлуудыг ярилцсан. Одоо бүгдээрээ жоохон шивтлээд ярих юм бол одоо маш олон хувийн компаниуд, томоохон корпорациуд бид бүгдийн корпорациудын технологийн бүтээгдэхүүнийг бид нар өдөр тутамдаа ашиглаж байна. Одоо жишээлбэл Google, одоо Facebook гэдэг үзэх юм бол, Meta гэдэг үзэх юм бол одоо Messenger байна, тэ Instagram байна, WhatsApp бас Meta-гийн болцсон. Тэгэхээр баг хүн төрөлхтний 3.1 нь өдөр тутамдаа Facebook-ыг харьяалж ашиглаж байна. За Google гэх юм бас YouTube, Google-ийн нэг хэсэг, тэ Android бас нэг гээд ийм том технологийн корпорациудыг одоо хүн болгон ашиглаж байгаа. Тэгтэл энэ нөгөө бүтээгдэхүүнүүд үнэгүй байгаад байдаг. Бид нэр үнэгүй ашиглаад Facebook-т мөнгө төлдөг, YouTube мөнгө төлдөг ашигладаг тий. Гэтэл бид нэр яагаад ийм ашигтай байгаад байна гэхээр чинь нөгөө зорилтолт тандалтад одоо тийм суурилсан сурталчилгаа гэдэг ийм бизнесийн модель тий. Тэрнийхэн дагуу ашиг талмаар олж байгаа. Гэтээ энэ тандалт нь илүү бүр хувийн халдшгүй байх хэрэгтэнд одоо халдсан тий. Ялангуяа нэг хүний одоо ямар улс төрийн сонирхолтой вэ? Ямар одоо ойр дотных нь хүмүүс хэм бэ? Хаана очдог вэ гэх мэт маш эмзэг мэдээллүүдийг нь одоо боловсруулалт хийгээд одоо ашиг олж байна. Энэ чиглэлээр одоо ийм тандалтад суурилсан бизнесийн загварыг одоо хүнийхээ хүндэх ёстой гэдэг байдлаар амнисти болон бусад байгууллагууд ингэж хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ талаар бид нэр ингээд компанид ажил өрнүүлээд хүмүүстэй ярилцаад ирэхлэнгүүд хамгийн их асуудаг асуулт нь юу вэ гэхээр за надад бол ийм нуугаадах мэдээлэл байхгүй. Би магадгүй Facebook дээрээ эсвэл Instagram дээрээ хүмүүсийн тийм эмзэг зураг, эсвэл эмзэг мэдээлэл үнд хүнд үрж болох, шувган тарьж болох мэдээллийг би бол дамжуулдаггүй, зүгээр найзуудтайгаа л ярилцдаг. Гэтэл надад энэ дээр нуугаадах юм юу байгаа юм бэ? Facebook намайг баг одоо ингээд одоо миний авмаар байгаа бүтээгдэхүүний талаар сурчлагаа явуулаад ах юм бол илүү сонголт их амархан байдаг. Энд чинь хүний эрхийг зөрчсөн асуудал биш юм шүү гэдэг эргэлзээ хүмүүс хамгийн их байдаг байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү одоо тандалтад суурьсан бизнесийн модельуудын хүний эрхэд гарч байгаа ямар эрсдлүүд байгаа юм бэ? Яагаад бид нэр энэ дээр хүний эрхийн асуудлын талаар ярилцаад ирэхээ шаардах хэрэгтэй юм бэ гэдэг талаар тавьж тань. Тэгэхээр Facebook-ийг хамгийн их одоо ашиглаж байгаа орнуудын тоонд бол Монгол улс нэлээд дээгүүр явдаг, Азтай нэгт ордог гэдэг тийм том баримт байдаг. Тэгэхээр Facebook-ийг ажиллаж байгаа зүйл нь бас нэг цаана хиймэл оюухан ашиглаж байна. Одоо илүү миний их хүнссэн мэдээлэл, их лайк дарсан контентээр нийцэх төстэй контентыг рекомендашн буюу санал болгоод ингэж явж байгаа юм. Энэ дээр бол таны төр нөлөөлөх ингээд миний ажлыг хөнгөвчлж байна. Миний яг худалж авах гэж байгаа бараг ингээд харуулж байна. Миний уншиг гэсэн дагуулгыг илүү надад санал болгож байна гэдэг юм. Давтлууд санал болгож байна тийм. Тэгэхээр ийм байдлаар ажиллаад байгаа нэг тэр хүний одоо behavior илүү зан үйлийг нь тодорхойлж эхэлж байна. За энэ хүн ийм зүйл дуртай юм байна. Ийм зүйл дургүй юм байна. Энэ хүнд яг ийм контент үзүүлэхэд тохирох юм байна гэдэг цаана яг бизнес модель нь нөгөө санал болгож бүтээгдэхүүн дээр магадгүй
сурчлагын зарчмаар ингээд ажиллаа явж байна тийм ээ. Тэгээ энэ өөрөө хитрээд миний одоо үүдлийг одоо шийдвэрлэх намайг ийм зүйл хийхэд одоо хөтлөх маягаар ажиллаад эхлэхээр нөгөө шухмат аваад эхэлж байна гэсэн. Одоо түрүү бидэд бас өмнө ярьжсэн тийм ээ. Одоо сонгуульд одоо би А гэдэг намыг дэмждэг байтал Б гэдэг намыг дэмжүүлэхэд бол над Б гэдэг намтай холбоотой агуулгууд их үзүүлээд эхлэхээр өсөнгөсөөгөө би одоо Б гэдэг намыг яж дургу болж эхлэх, Б гэдэг намыг сонгох эрсдэлтэй болж эхлэв. Тэгэхээр энэ өөрөө чөлөөтэй мэдээлэл хайх хүлээж авах түгээх гэхэд нөлөөлж ин сонголтоо гэхэд нөлөөлөх байдлаар ингээд миний өмнөөс шийдвэр гаргах, миний үйлдэлийг одоо чиглүүлэх байдлаар одоо ажиллаад эхлүүл болохгүй болоод ирж байна л да. Нэг нэг юм байна шүү дээ. Limitation of use буюу цоглуулж байгаа мэдээллийг яг одоо ер нь бол хязгаарт яг яанд юунд ашиглах гэдэг юм бэ гэдэг чинь өөрөө яг хязгаартай. Одоо би яг энэ таны мэдээллийг ийм л юмд ашиглана гэсэн бол тэгэл тэрэндээ л ашиглах хэрэгтэй гэдэг юм. Одоо жишээ нь хамгийн сайн ярьж байгаа нь одоо GDPR байдаг ч юм уу те. Европын иргэний мэдээлэл цуглуулж байгаа бол ийм зарчмыг даах хэрэгтэй. За тэгээ заавал ингэж мэдээлэл ингэн тэгнэ те. Right to forget буюу одоо ер нь бол тийм би өөрөө ингэж за танах миний мэдээллийг одоо хадгалж байгаа. Танах аюулгүй байдлыг хангахгүй гэж би үзэж байгаа учраас эсвэл би танахыг ашиглах одоо ингэ ашиглах шаардлагагүй болсон учраас миний мэдээллийг устгах нь гэдэг ч юм уу те. Нэг бол retentionтэй таны мэдээллийг одоо тэдний хугацаанд л бид нар хадгалнаа. Тэрнээс хойш бүтэн устгахнаа гэдэг ч юм уу те. Хэрвээ та сунгамаар авах юм бол харин ингээд тэрийг ашиглаад ингээд явж болно, сунгуулж болно хугацаа гэдэг ч юм. Ингээд янз бүрийн шаардлагууд бол байна л да. Тэгэнгүүт том одоо энэ одоо чинь мета дээр ч угаасаа яг том скандал болсон шүү дээ. Тэгээ 16 17 онд Cambridge Analytica гэдэг одоо байгууллагаас ер нь бол яг Америк нэгдсэн улсын одоо нийт ингээд те одоо Facebook хэрэглэж байгаа нийт жоохон ер нь бол ингээд Facebook хэрэглэж байгаа хэрэглэгчдэр ингээд судалгаа явууллаа те. Тэрнээсээ үндэслээд маш хэмжин мэдээлэлүүдийг олж аваад тэрийгэ буцаагаад өөр байдлаар ашиглах тийм кейс гараа. За тэгээд үүнтэй ч холбоотой нөгөө конгресс дээр Марк Зукерберг чинь дуудагдал те. Баахан конгрессийн нөгөө өвөнөр тэгээд суудсан те. Та ингэж бодож гинөө тэгэл асуугаал те. За тэгэл нэг тиймэрхүү юмуд болж байгаа. Тэгэхээр хэлэх гээд байгаа гол санаа нь юу вэ гэхээр том технологийн компани, жижиг байгууллага эсвэл хэмжээ ерөөсөө хамаагүй. Гэхдээ яг ямар мэдээлэл цуглуулж байгаа, тэрийг юунд ашиглаж байгаа буюу одоо transparency гэдэг зүйл маш ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгээд зохицуулалтаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Одоо жишээ нь Монгол улсад яг зарим одоо байгууллагууд ч юм уу эсвэл зарим хүмүүс яг хувийн мэдээлэл гэдэгт яг юу орж байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй ойлгохгүй байна тийм. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль гараад царайгаар ингээд цаг бүртгэдэг. Тэрийг ингээд болио гэсэн чинь буцаага хуруугаар цаг бүртгэдэг болж байна гэдэг чинь бол хурууны хий гэдэг чинь мөн адилхан хүнийг шууд болон шууд босоо таньжуулах биометрик дээр. Хуруугаа болоод царайгаар. Тийм хуруугаа болоод царайгаар. Тийм шүү дээ. Хуруугаар болоод царайгаар. Тэгэнгүүт гол санаа нь болохоор ерөөсөл яг хувийн мэдээлэл гэдэгт юу ороод байгаа юм те. Тэгээ дээрэс нь яг sensitive нэг бол non sensitive гэдэг мэдээллүүд нь яг юуг нь хэлээд байгаа гэд. Тэгэнгүүт түрүүн та нөгөө хэлсэн шүү дээ. Нөгөө миний мэдээллийг аваад одоо яг надаас яг юу авах юм те. Би ер нь яах те гэх. Тэгэнгүүт тэр талынх нь нөгөө ойлголтыг хүмүүст өгөөгүй учраас тэр awareness гэдэг зүйлийг ингээд яг өгөөгүй шууд ингээд хуулиар гаргаж байгаа те. Тэгэнгүүт нөгөө хүмүүс тэрийг ингээд яг хүлээж авч чаддаг. Эсвэргээр те буцаагаад яг тэр хөрсийг нь сайн бэлдээд за тэгэнгүүтээ тэрэн дээр нь зохицуултуудаа ингээд ийм байна гэж явах. Нэг бол одоо гарцсан ч гэсэн тэр талаар ингээд маш сайн түгээж чадах юм бол ер нь хүмүүс ойлгоно л та. Хувийн мэдээллийг алдаад ийм эрсдэл байж болох юм биш үү гэдгийг ойлгоно. Одоо болох нөгөө ойлгохгүй байгаа болохоор тэгж ярьж байгаа л гэж бодлоо. Одоо Facebook, Google гэх мэт том компаниудын алгоритмыг бүгдээр ярьж та. Тэгтэл Монголд бас одоо маш олон зин аппликейшнуд хөгжиж байна. Тэгэл гол нь нөгөө технологийн компаниудын гол зорилго чинь угаасаа мэдээлэл дээр хэрэглэгчтэйгээ мэдээлэл дээр суурилж үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Тэгэхээр одоо сэтгэл зүйн аппликейшн ч юм уу, эрүүл мэндийн зорилгоор ашигладаг, өөр хоорондоо уулзах зорилгоор ашигладаг гэдэг маш олон аппликейшн хөгжиж байна л. Тэгэхээр иймэрхүү аппликейшн одоо хувь хүн хэрэглэхдээ ямархуу төвшөнд хүрээд ирэх юм бол за одоо энэ ингээд улаан зараас энэс илүү хитрхийн invasive байна тий. Энэ бол магадгүй намайг эрсдэлд оруулж магадгүй ирвэл мэдээллүүдийг маань цуглуулж байна. Ийм мэдээллүүдийг асуугаад ийм их таньдад болоод ирэх юм бол
магадгүй энэ жоохон сэрэмжтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг яг яаж мэдвэл зүгээр юм бол. Ингэж байна. Одоо жишээ нь юм шүү дээ. Хоол хүргэлтийн аппликейшн галерей руу одоо хандах их асууж шүү дээ. Окей, хоолол хүргэлт те локейшн авал та. Тэрнээс одоо тэг галерей зураг миний зураг бичлэг рүү яг хандах аксес авдаг нь яг ямар ч хэрэгтэй юм те. Тэгэхээр юу вэ гэхээр тухайн хүн ер нь бол энэ аппликейшн яг юу цуглуулах гэдэг те. Юу хийх гэдэг нь яг энэ мэдээллийг авснаар гэдгээл ер нь маш сайн нэгд ойлгосон. Зорилгынхаа дагуу мэдээлэл авдаг нь яг үү те. Хоёрт нь болохоор ер нь бол яг ард нь нэгдэг чинь нэг бас нэг байгууллага нэг компани байгаа шүү дээ. Энэ компани энэ байгууллага ямар нэгэн байдлаар миний аюулгүй байдлыг хангасан уу гэдэг дээр ер нь бол маш анхаарлыг хандуулах хэрэгтэй. Дээрээс нь тэр шаардлагыг бол бид нар тавих хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Одоо та аюулгүй байдлыг хангасан уу? Энэ хуулийн дагуу энийг ингэж ясна уу гэдэг тэр юмыг асуух бүрэн эрхтэй болсон. Үгүй гэж үзэх юм бол буцаад тэр шалгуулах ч гэдэг юм те. Төгсөлтөд тавих бүрэн боломжтой болсон гэсэн. Тэгэхээр тэрэн дээр нь анхаарч үзэж болно гэсэн. Тэгмүүд байгууллага талаас аваад үзэх юм бол энэ хэрэгжил зөндөө асуудал байна. Одоо шийдлүүд нь те. Технологийн шийдлүүд дээрээс нь хөндлөнгийн байгууллагаар те ахаад шалгалтуудыг хийлгэх те. Нэг бол олон улсын стандарт аваад сертификатыг аваад тэрийг ингээд манайх дагж энэ одоо сертификатын дагуу бид нар ингэж стандарт авч явдаг гэж баталж болно гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар ер нь бол хоёулаа талтай байж байна. Ганц технологи гэлгүй бид нар Amnesty 21 оноос ч за гэдэг залуучуудын маань кампанид дэвшлүүлнүүлээд яг хувийн халдшгүй байх эрхийн талаар мэдээлэл өгөх зорилготой. Тэгээд тэрнийхээ хүрээнд бид нэг жижигхэн судалгаа хийсэн. Асуулга хийсэн. Тэгээд бид нар яг төвийн байдлаар 100 гаруй хувийн хвшлийн байгууллагуудыг сонгож аваад зөвхөн нөгөө анх бүртгүүлэх анкетууд дээр анализ хийж үзсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь надад жишээлбэл айгүй олон зөрчлүүд гарсан. Ялангуяа айгүй олон эмзэг мэдээллүүдийг шаардлагагүй мэдээллүүдийг асууж аяг тохиолдод гарсан. Жишээлбэл жин бүртгүүлэхийн тулд гэрийн хаяг одоо албан тушаал хаана ажилдаг вэ гэх мэдээлэлд ямар ч шаардлагагүй шүү дээ. Тэр хүн жимдээ очиод яаж байгаа л болох. Эсвэл дэлгүүрийн гишүүнчлийн карт авахын тулд улс төрийн айл нэгэн нөлөө бүхий хүнтэй холбоотой юу гэдэг асуулт байх жишээ нь. Тэгэхээр нөгөө шаардлагагүй мэдээллийг тухайн байгууллагад нь асууж гинөө. Миний авах гэж байгаа үйлчлэгэнд энэ мэдээлэл одоо шаардлагатай хамааралтай гэдгийг бас хөөхөн илүү их анхаарч үзэх юм шиг байна. Энэ дээр нөгөө одоо шаардлагаараа ямар ч аппликейшн төр үйлчлэгийн нөхцөл аюулгүй байдлын журам гэдэг орчлоо танилцуулдаг тийм ээ. Тэн дээр ямар мэдээллийг нь цуглуулах вэ? Тэр мэдээллийг гурж тэгэд хэн дамжуулах вэ гэдэг байх хэрэгтэй байдаг. Тэгээд манай жишээ зарим аппликейшныг харахад дамжуулах техник хүрээ нэлээд өргөн байдаг. Одоо манай компанитай хамтарч ажилладаг байгууллагуудад дамжуулнаа гэж заасан баг шүү. Яг хинтэй хамтарч ажилладаг. Тэр байгууллагуудынх нь хувилж тийм нэгтлэн ингээд дамжуул маркетинг зорилгоор ахад тэгээд нэлээд өргөн өргөн таны мэдээлэл ингээд тарна гэсэн. Эсвэл тэр мэдээллийн төрний хэлдгээр нөгөө шаардлагагүй мэдээлэлүүд өгдөг. Ахад нөгөө анх авсан зорилгоос өөр зорилгоор бас ашиглах хэрэгслүүд байдаг. Одоо таны мэдээллийг бид нар зөвхөн одоо танд бүтээгдэхүүн үйлчлэгээний талаар шинэ мэдээлэл өгөхэд бол ашиглана гэсэн бол тэр нь бүр тэр зорилгоос ихтрэд ингээд очдөг. Эсвэл таны мэдээллийг бид нар 6 сар хадгална гэсэн бол 2 жил хадгалах болоод бүр хугацаагүй хадгалах болоод явчихдаг. Тэгэхээр ийм асуудлууд гарах юм бол өөргөө хамаалагыг бол нэг хүнээр хөмснөх гомдол гаргах боломж өгдөг. Тэгээд нэг аппликейшн дээр би бас ажиллаж байхдаа ажиллажсэн тэр нэг бас royalty card гэдэг тэр нь өөрөө нэгдүгээр шаардлагагүй мэдээлэл авдаг. Хоёрдугаар төрөлдөг маш их олон тооны оролцогчд мэдээлэл дамжуулах тэм зүйл байсан. Тэгээд шаардлага бичиг энэ төр явуулахад бас тодорхой үр дүнүүд гарч ирсэн л да. Тэгэхээр бол тэр аппликейшнууд мэддэж гэнэ үү эсвэл зориуд байна уу сансруу гэнэ үү гэдэг сүүл хамаараад тийм зөрчил байх юм бол та залруулж чиглэлээр нь хамтарч ажиллах шаардлагатай. Энэ дээр ч нөгөө нэг юм бод штэ мэдээлэл цуглуулж байгаа хүн эсвэл одоо ингээд яг одоо би жишээ нь одоо ингээд хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж байгаа нэг аппликейшн админ ч юм уу эсвэл нэг аппликейшн гэж байгаа нэг хөрөөлөө гэж бодоход би бүгдийг нь харах эрхтэй юм шиг ингэж боддог. Тэнгүүд ингээд баахан хэрэглэгчийн мэдээлэлүүд ингээд байж байгаа те бүгд ингээд надаа ингээд миний би админ хэрэг орох юм бол ингээд бүгд ингээд харагдчихдаг те тийм гэж болохгүй. Та админ эсвэл та ингээд ямар ч хэрэгтэй байж болно. Гэхдээ та хүний хувийн мэдээллийг шууд дураараа ингээд харах те тэрийг ингээд зургийн дарж авах эсвэл тийм эрх юус танд юус олгоглоогүй. Тийм тэрийг бас нөө хөгжүүлж байгаа аппликейшн хөгжүүлж байгаа эсвэл тэнд үйлчлэгээ үзүүлж байгаа хэд маань бас
тэрийг бас нэлээд анхаарч үзэх хэрэгтэй сайн. Ялангуяа нөгөө хувийн хвшил бизнес ч гэсэндээ хүний эрхийг хүндэтгэх үүрэгтэй. Яг зөв. Нэгдсэн үндэсний байгууллагын бизнес ба хүний эрхийн зарчмаар ч гэсэндээ тийм тухайн эрхэлж байгаа жижиг ч байсан, том ч байсан таны бизнес ямар нэгэн хүний эрхийн нөлөө гарч ийн үү, зөрчил гаргаж ийн үү, тэн дээр заавалчгүй анализ хийж шаардлага mitigation 20 арга хэмжээ авах үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр илүү жоохон лавшруулал асуух юм бол саний Google, Facebook-тэйгээ холбоход одоо жишээлбэл одоо энэ хоёр бол дэлхийн аягүй том мега технологийн том одоо монопол компаниуд байна. Тэгэхээр иймэрхүү одоо технологийн компаниуд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлд хувийн халдваргүй байх эрсдэлт одоо нөлөөлж байгаа тохиолдолд жишээлбэл Монгол улсын жишээл иргэдэд бид нэр ашиглаж байгаа нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдал дээр одоо жишээл манай хувийн мэдээллийн хамгаалалт тухай хууль ч юм уу эсвэл хууль өргөцсөн байдлаар иргэдийнхээ аюулгүй байдлыг халдваргүй байхыг хамгаалсан зохицуулалт нэгдүгürt манад байна уу гэдэг талаар асуувал хангалттай байна уу тий? Практикт тэр нь одоо үйлчилж байгаа юу? Яг гоо хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, кибер аюулгүй байдлын хуулийг нь хүний хувийн мэдээлэл хамгаалагч гэсэн хуулиуд байна. Тэгээ энэ хуулийн үйлчлэх хөрөө өөрөө Монголынхаа нутаг дэвсгэрээр хязгаарлагдж байгаа. Түрүүний хэлдэг Facebook, Google гэдэг үйлчлэгнүүд ч юм бол яг Монголын нутаг дэвсгэрийн үйлчлэлд байгаа боловч яг Монголын хуулийг атар асуудал чи өөрийнхөө Калифорни ч гэдэг тэр хуулиар асуудлаар зохицуулагдаад явж байгаа. Тэгэхээр манай хууль тэнд бүрэн ингээд үүрэг оноох боломж хязгаарлагдмал. Засгийн гадараас бол одоо энэ алгоритмынхаа ил тод байдлыг хангаач. Танай алгоритм ер нь яаж ажилтیں۔ Одоо хууль бус эсвэл хүний хувийн мэдээллийг хууль бусаас суулгаж байгаа асуудал дээр яаж ажилтیں۔ Тэр ажлынхаа үр дүнг тайлан ил тод бодлого гэдэг тийм шаардлагууд бол тавих нь бол зүйтэй. Тэгж бас чадж гэнэ үгүй гэдэг асуудал байна. Бусад улс орнуудад ерөнхийдөө бол иймэрхүү асуудлаас иргэдийнхээ хувийн мэдээллийг халдваргүй байхыг яаж хамгаалж байгаа жишээ. Ялангуяа Европын албал энүүгээрээ илүү их тэргүүлж явж байгаа шүү дээ. Ер нь бол Европ, Азийн том улсууд хоорондоо одоо чинь Азийн том улсууд хоорондоо нэгдээд яг хүний хувийн мэдээлэл нэг орноос нөгөө оронд очиход яг адилхан байл үйлчлэн гэдэг ч юм те. Европ ч гэсэн одоо GDPR гэж үснээс Европын иргэний мэдээллийг ингэж хамгаалнаа. Хэрвээ та Европын иргэний мэдээллийг цуглуулж байгаа бол заавал GDPR compliance болсон байх ёстой. Хэрвээ та ямар нэгэн байдлаар data breach төгссөн бол 72 цагт тэр мэдээлэх ёстой. Үгүй бол тийм торгуул төлнө те 4% та тэнцвүү зэдэр гэдэг ч юм ингээд нэг бол 20 сая евро. Ингээд буцаад ингээд нөгөө нэг тэр нь өөрөө олон улсад ингээд зөвшөөрөгдсөн иймэрхүү хэмжээтэй бол угаасаа явж байгаа. Том компаниудын хувьд бол одоо хайцсангу гайгүй болж яа тэгэхээр дэлхийн нийтээр ингээд яг энэ дээр анхаарал эхэлсэн, шаардаад эхэлсэн хүн бүхний анхаарал байгаа. Тэнгүүд эдгээр одоо том enterprise байгууллагууд ч юм өөрсдөө олон улсын яг стандартуудыг дагаад хэрэгжүүлээ те. Ингээд тэр одоо ер нь бол нээлттэй байдлаа хангаад те. Ингээд бүх юм ингээд яваад эхэлж байгаа. Миний зүгээр яг айдаг юмнууд нь болохоор юу гэхээр мэдээлэл цуглуулж байгаа юм жижиг те ингээ гарч байгаа бизнесүүд эдгээр дээр л ер нь бол нэлээд жоохон serious хандмаар юм шиг санагддаг. Яг тухайн байгууллагууд маань яг чухал мэдээллүүдийг зарим нь цуглуулж байгаагаа ч мэддэггүй. Гэтэ цуглуулж идэг. Эрсдэлтэй юм байгаагаа мэдгүй байгаа юм тий. Энэ тохиолдолд одоо жишээлбэл за Монгол нийт технологийн шинэ одоо бүтээгдэхүүн нэвтрүүлээ гэж бодоход зөвшөөрөл авах та ямар нэгэн одоо тухайн мэдээлэл технологич нь хүний эрхийн ийм зөрчил гаргаж магадгүй ийм одоо мэдээллүүдийг хамгаалж байгаа ийм мэдээллийг одоо алдах эрсдэл тулгарч магадгүй мэн гэх хэмжлийн юм нөгөө нөлөөллийн үнэлгээ хийх зохицуулалт байдаг уу? Тийм. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулиар яг нөлөөллийн үнэлгээний зохицуулалт байгаа. Энэ үнэлгээнийх нь маягтыг нь яг хүний хөрсний комиссаас босруулсан байдаг. Тэгээд 1-2 тийм тохиолдолд үнэлгээ хийлгүүлж үзсэн зүйл байдаг бол зохицуулалт нь өөрөө тэр үнэлгээг тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргасан нэг аппликейшн хөгжүүлсэн газар өөрөө үнэлгээ хийгээд эрсдэлтэй гэж тэрийг хэрэг бүүлчих юм бол хүний хөрсний комиссийн дээр зөвлөмж өгөх гэдэг тийм зохицуулалт байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гэрийн даалгаврыг өөрөө шалгаад дүн тавих гэсэн юм биш үү? Юу нь бол Яг нөгөө юу байгаа шалгах зохицуулалт байгаа. Одоо чинь кибер аюулгүй байдлын тухай хуулиар мэдээллийн аюулгүй байдлын аудит тийм кибер эрсдлийн үнэлгээ хийнэ. Тэрийг хийхдээ болохоор хийлгэнэ тий. Хийлгэхдээ болохоор яг тусгай зөвшөөрөлтөө ингээд ийм шаардлага хангасан байгууллагаар хийлгэнэ гэдэг. Тэр байгууллагууд нь одоо чинь захин хөгжил харилцаа холбооны яам дээр ингээд жигсаа тавьсан гэдэг ч юм уу тий. Зөвшөөрөл авсан компаниуд нь зохицуулагч байгууллагуудын бас шаардлага байгаа. Жишээ нь санхүүгийн зохицуулах хорооноос одоо тий крипто одоо яг биржийн одоо тэр хөрөнгийн одоо яг үйл ажиллагаа явуулж одоо крипто биржүүд тавигдах шаардлага.
финтекийн одоо яг онлайнаар зээл болгож байгаа бол те ингэнэ тэгнэ гэсэн шаардлага байгаа. Заавал та яг энэ шалгалтыг хийлгэсэн байх хэвээр. Нэг бол ISO 27001 олон улсын одоо мэдээллийн аюулгүй байдлын тогтолцооны стандартыг заавал нэвтрүүлээ сертификат авсан байх хэвээр гэдэг ч юм уу. Ингээд шаардлагууд бол тавигдаад. Тэгэхээр нөгөө тухайн салбар нь бас ер нь тэрэн дээр нэлээд сайн бас нөгөө зохицуулж байгуулга. Одоо жишээ нь эрүүл мэндийн байгууллагууд бол эрүүл мэндийн яам ер нь л нэлээд бас түүчээлж оролцох гэдэг ч юм уу. Тэгээ ингээд салбар болгоноос хамаарат явбал их зүгээр юмсаа санагдаад байгаа шүү дээ. Одоо арилжааны банкнууд дээр одоо Монгол банкнаас шаардлагууд ингээд тавьсан те. Үйл ажиллагаа явуулахтай холбоотой ингэж аудит яг аюулгүй талаас гэсэн үг шүү дээ. Ингэж аудит хийлгэн тест хийлгэн тэрийгээ ингэж мэдээлнэ гэдэг ч юм уу те. Тэг миний төрний хэлдэг тохиолдол саний хин хэлдэг бол нөгөө кибер аюулгүйлийн тохиолдолд тавьсан шаардлага да. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль заасан мэдээллийн аюулгүйлийн хангах шаардлага нь яг кибер аюулгүйлийн хууль зааснаас өөр тийм саний хэлдэг тийм энгийнээр явчихж байгаа. Тэгэхээр хуулийн одоо сул талыг ашиглах хүн бол кибер аюулгүйлийн хууль дээр явах юм бол саний олон шаардлага хангах хэрэгтэй нэ аудит эрсдлийн үнэлгээ хийлгэхтэй болчдөг. Тэрийг давхад хэцүү төвхтэй байх юм бол энэ яг хүний хувийн мэдээлэл холбоотой асуудал байна гэдэг. Хувийн мэдээлэл хамгаалах хууль дээр авах юм бол өөрөө үнэлгээ хийх гэсэн. Тийм. Гэтэ гол нь нөгөө бас цар хүрээ гэж байгаа. Тийм. Хүндлэнгийн үнэлгээ хий, эсвэл төрөөс үнэлгээ хий гэхэд хангалттай тийм нөгөө технологийн гаргаж болох эрсдлийг нь үнэлээд бодтойгоор ийм байна гэдгийг үнэлж чадах тийм чадах байгаа гэж бодож байна. Төрөөс одоо бол юу гэхээр хацсангуу нэг үе бол гайг болчихлоо тийм. Ер нь гайгүй болж байна. Тэгэхээр тиймэрхүү чадвартай одоо байгууллагууд ер нь гарч ирж байна. Тэгэхээр дээрэс нь ингээд энэ тэнд ингээд боссол эзэмшээд ирсэн. Эндээ ингээд олон том сертификат эзэмшдэг те ингээд олон компаниуд ер нь бол гарч ирж байгаа. Тэгэхээр бас хайцангуу нэг үе бол гайгүй болсон гэж харж байгаа. Дээрэс нь саяны тэр нөгөө нэг аудит дээр ч юм уу те иймэрхүү хийх байгууллагууд нэм цар хүрээт. Буюу онц чухал мэдээллийн үндэстэй байгууллага гэдэг ч юм уу те төрийн байгууллага гэдэг. Тэгэхээр нэг иймэрхүү юмуд явж байгаа. За технологийн талаар бас нэг ярилцвал заавалжгүй ярилцахтай сэдв нь бол энэ цахим хуваагдлын асуудал яриад байгаа. Ялангуяа бид нөгөө саний хэлснээр цахим үндэстэн болно гэд төрийн маш олон үйлчлэгийг цахим болгосон. Энэ нь бол бас айгүй цаг хугацаа хэмнэсэн тэгээ бас айгүй тийм очир дараалал гэд зөндөө олон асуудлуудыг шийдсэн гоё шийдлүүдийг гаргаж ирж байгаа. Гэхдээ цаана нь бас одоо цахим тийм ээлтэй биш ахмад настан хөлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг нэм цахим үйлчлэгийг авах боломжгүй хүмүүсийн асуудлаас яригдаад байна л да. Тэгэхээр энэ дээр Amnesty International бас Cerebos дээр судалгаа хийсэн. Тэгээ Cerebos болохоор яг нийгмийн халамжийн системдээ яг юм цахимжилт явагдуулаад бүгдийн захин болгосон чинь цаана нь ямар асуудал үүссэн бэ гэхээр магадгүй нэг үндэсний цонх, өөр хилтэй цонх, өөр үндэстэндээ цонх эсвэл захин үйлчлэг авах боломжгүй бичиг баримтын асуудалтай гэдэг ч юм уу. Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй захим дээлтгүй хэмжлэн хүмүүсийн нөгөө нийгмийн халамж авах эрхийнх нь асуудал зөрчигдөөд ийм асуудал гараад ирсэн байхгүй. Тэгэхээр одоо Монголд бол бас маш олон ийм үйлчлэгүүд нэвтэрч байна л да. Тэгэхээр энэ дээр бид нэр давхар ямар бүлэг орхигдох магадaltaй вэ? Тухайн бүлэгт бид нөгөө нэг адил тэгшүүлэх авахыг нь хангаж чадж гинөө. Энэ дээр бас нөгөө үйлчлэгийг нэвтрүүлэхтэй дангаас технологийн аюулгүй байдлын одоо үнэлгээ хийхээс гадна бас нийгэмд ямар нөлөөлөл үзүүлэх юм. Энэ нийгэмд хуваагдал үүсэхгүй яах вэ гэдэг дээр нь судалгаа хийдэг үү, тийм практик байдаг болов. Яг гоо digital skills гэдэг зөвхөн ур чадвартай холбоотой судалгаа нөгөө IT юу гэдэг олон захирал холбоонд байгууллага хийсэн байдаг. Тэн дээр Монголын хувьд бол нийт одоо 5 он авах хустагаас 2.3 ч үлээд тийм ур чадвартай гэдэг байгаа. Тэгэхээр цаана нахад 2.7 оноо дутагдaltaй байна тийм ээ. Тэр энэ өөрөө захим ур чадвар хангалтгүй байна гэдэг нь саяны дээр захим үйлчлэгээнүүдийг хэрэгжилж чадахгүй байх. Тэрнээс хоцрогдох нэгдүгürt нэг ур чадвар эрсдэл байна. Хоёрдугürt тэр дэд бүтцийн болон бусад шалтгаан байгаад ахад өөр нэг гол асуудал нь бүх юмыг захим болгочихор захим өтөр үйлчлэгийг одоо санаа хэрэгжилж чадахгүй байгаа бүлэг одоо ахмад настан хөтлөмшөлтэй хүмүүс асуудал газар цугаа хүмүүс гэмшлэн 4-5 бүлэг байна л та. Тэр хүмүүс одоо яаж үйлчлэг авах вэ гэдэг тэд нар зориулсан тийм сонголт өөр холимог хөлбөрийг санал болгоогүй учраас тэн дээрс асуудлууд байна. Бүр яг бид нар захим хавуулга бүр холын шишээ биш орон шишээ хэлтгэд л одоо усны тоолоорынхаа зургийг заавал Facebook-ийн хаяг руу явуул гэдэг зүйлийг бичиг энэ наачдаг. Тэнгүүд тэн дээр манай аав ичээр
Facebook байхгүй нөгөө зургийг нь олж чадахгүй болон усан толгойроо мэдээлэл хүргэж чадахгүй. Тэгээд тэрэн дагаа дахиад төлбөрийн асуудал ингээд нэмэгдэхгүй юу гэдэг. Ийм ингээд шинүүд байгаа учраас заавал тэр орхигч байгаа бүлэг ер нь бол одоо нөхцөл үүсний байгууллагаас гаргасан доктортой үйлчлэн зорилтоор бол гол агуулга нь бол хэнийг ч үл орхих гэсэн тийм бодлого байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо орхиод ингээд цаашаа өгчих гээд яваад байгаа тийм дүр зураг байгаа учраас бүх юмыг захин болгох гэхээс илүү мэдээж хэрэгтэй боловч захин болгохоос гадна захин тэр бүрэн орлож чадахгүй хүмүүсийг яаж цааш нь авч явах вэ? Тэдэрт яаж үйлчлэгээ өргөх юм, тэдэрт яаж харилцах гэдэг юм давхар ярих хэрэгтэй. Захим чадвар гэдэг чинь бас нөгөө дан ганц юм хичээл цугаад одоо төрөөс нэлээд алан сургалтуудыг хийгээд суучих чадвар бол бас арай биш шүү дээ. Одоо үе үеийн онцлогуд байна. 5 ур чадвар байна гэдэг. Зөвхөн мэдээлэл унших бол зөвхөн нэг чадвар нөх. Яг хөө энэ бол харьцангуй гайгүй гэсэн. Одоо хүмүүс Facebook-ээс мэдээллийн сайтаас мэддэг уншаад байдаг. Өөрөө одоо контент үүсгэх, зураг бичлэг авахаас асуудал аюулгүй байдлын асуудлыг өөрөө тохиргоо хийждэг ч гэдэм ингээд 4-5 ур чадварыг ерхэд нь яриад та. Тэгэхээр зөвхөн нэг ур чадвар л гайгүй болохос үлдсэн 4 чадвар нь бас асуудалтай. Тэгэхээр бас нөгөө үе үеийн нөгөө мэдээлэл яаж авсан тухайн нөхцөл яаж авч сурсан тий одоо жишээлбэл жоохон дээшээ өгөх юм бол хийх мэдээлэл хэрэгсэн телевиз өсвч тий. Тэгэхээр тэрийг боловсруулж байгаа арга тухайн хүнд арай өөрөөр сууж байгаа. Мэдээлэл хүлээж авахта одоо жишээлбэл зарим тохиолдолд ингээд зарим хүмүүс уцаар ярьж хоорондоо ярилцаг илүү үздэг бол бидний үе бол юм уцаар ярихаар одоо юм дарамтан дурддаг. Гэх мэтлэн юм үе онцлогуд байгаа. Гэтэ энийг бас айгүй бас бодолцож үзэх шаардлага байгаа юм шиг байна тий. Тэгэхээр ерөөхдөө бол нэвтрүүлгийн маань цаг жоохон дуусгах чинь. Тэгэхээр тав хоёрт ямар нэгэн үзэгчд үзэж байгаа үзэгчд урайлах байвал хэлээч. Тэгэхээр нэгдүгürt таны хувийн мэдээлэл гэдэг чинь юу юм бэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Одоо заавал олон танил нэр алдартай хүний эрхэл одоо зөрчигддөг энгийн иргэний мэдээллийг бол хулгайлдаггүй гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Одоо над зах нь одоо таны Facebook-ийн нууц үгийг олоод авчих юм бол найзуудаас чи мөнгө гуйх, мөнгө зөөлөх тийм эрсдэлтэй гэдэг. Тийм учраас хувийн мэдээлэл хамгийн бага хэмжээнд бусдад өгөх гэдэг энэ зарчмаар ажиллаж амьдруул их зүгээр. Ер нь шаардлагагүй мэдээлэл бусдад өгөхгүй байх. Зөвхөн. За түрүүнийх дээр жоох нэг хэлэл тэгэл ер нь болж байгаа. Төө хүртээмжтэй байдал гэдэг зүйлийг ер нь бол одоо яг технологи гэдэг зүйлээс зарим нь хосрогдоод байна гэдэг бас тий. Тэгвэл окей би галаахтаа бол санал нийлж энэ холимог байдлаар ингэ явъя. Гэхдээ зарим тохиолдолд бид технологиг илүү хүртээмжтэй байдлаар ашиглаж болж байгаа гэдэг чинь тий. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо тэр технологийн шийдлүүд нь байна. Сүүлд нэг ивентээр болж байгаад одоо нэг нэрийн сандгаа нэг залуу бас яг тийм хүртээмжтэй байдлын талаар маш гоё судалгааг хийгээд Монголын вебсайтууд тийм хүртээмжтэй биш байна тий. Одоо ингээд төрийн үйлчлэг үзүүлж байгаа тэр систем сайтууд чинь яг хүртээмжтэй. Одоо хараагүй хүн очоод яг тэндээс үйлчлэг авахд тэр чинь хүртээмжтэй биш байна. Буюу тэрэн дээр угаасаа олон улсын стандартууд дагдаг юмуд байна. Тэгэнгүүт жишээ нь ийм байд юм л шүү дээ. Төрийн одоо үйлчлэг үзүүлэх вебсайтуудын дагах стандарт ч гэдэг юм уу тиймэрхүү юм байл. Тэгэхээр тэр эдрийгээ сайжруулад тэр хүртээмжтэй байдал дээр ер нь хандах юм бол мөн адилхан тэр орхигдоод байгаа нөхдүүдийг бас технологийн шийдлээрээ бас адилхан аваад байх бас хүртээгээд байх боломжтой бас байна. Тэгэхээр ер нь технологи, хүн, процесс гэдэг гурван зүйлийг гурван ингэ авч явах хэрэгтэй шүү гэдэг талаар. Тэрнээс гадна бас байгаль орчны нөлөөллийн асуудал шүү дээ. Бас нөгөө айгүй олон мэдээллийг хадгалж байгаа сервер чинь бас нөгөө айгүй их одоо нүүрс төртийн хэмжээл оруулж байгаа гэх мэтчлэн. Тэгэхээр нөгөө ногоон буюу нөгөө байгаль орчинд дэмжсэн бас технологио хэрэглэх гэх мэтчлэн сонголтууд байгаа. Тэр тал руу бас явуул зүгээр. Data minimization гэдэг бас нэг зүйл бас байна та буюу шаардлагагүй юм битээ цуглал тий. Шаардлагагүй юмнуудыг биш. Яг л шаардлагатай тэр хүний хувийн мэдээлэл эсвэл яг ашиглах тэр мэдээлэл зурлал өөр мэдээлэл цуглуулснаа тэндээс ч үүдээд эрсдэл үүсч болно. Нөгөө талаараа сая би яг тийм биш тий. Тэгэхээр бүгдээрээ ерөөхдөө ололт нөгөө ямар нэгэн технологийн шинэ бүтээгдэхүүн ер нь бизнес үйлчлэгээ гэдэг чинь дан ганц эдийн засгийн одоо ашигасаа харахаасаа гадна бас нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж байна. Нийгэмдээ одоо хүртээмжтэй байх хэрэгтэй. Beneficial байх хэрэгтэй. Тэгээ бас байгаль орчиндөө ямар байх хэрэгтэй гэдэг юм гурван өнцгөөс харах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бол бид нэр технологийн шийдлүүд хүний эрхэд ямар нөлөөллүүд гарч байгаа юм бэ гэдэг талаар ярилцлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид гурвын аль альнийхэн санал нийлсэн дээр бол энэ технологи зохицуулж байгаа зохицуулалт гэдэг бол маш шин зүйл.
Тэгэхээр энэ дээр бол маш олон хөгжөөгүй асуудлууд их байна. Монгол улс дээр ч гэсэн суралцах юм зүйл их байна. Энэ бол их хөгжиж байгаа салбар. Тэгэхээр мэдээж бид бүгд бол нөгөө хүний үндсэн эрх болон хувийн мэдээлэл хамгаалах эрх халдшгүй байх хэрэгтэй шаардлагаас гадна бас өөрсдийнхөө нөгөө аюулгүй байдал дээр өөрсдөө санаа сэрэмжтэй байх хэрэгтэй. Технологийн талаар мэдлэгээ бас байнга нэмэгдүүлж авах шаардлагатай. Тэгээд өөрийн бас хувийн мэдээллийн аюулгүй байдлын хүнийхэн талаар мэдлэгийг сайжруулад бас эрхээ шаардж авах шаардлагатай байна гэдгийг бол өнөөдрийн подкастаараа ярилцлаа. За тэгээ хоёр зочиндоо их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За манай өнөөдрийн дугаарыг үзсэн бас үзэгчдээ баярлалаа.